Тэгвэл Хинтээ аймгаас ирсэн мэдээллийг та бүхэнд одоо өргөх гэж байна. За тухайлбал өчигдөр өдрийн 14 цагийн орчим Бачирээд сумын 2 дугаар баг Бэлэгтийн ам гэдэг газрын сумын төвөөс хойд зүгт 30 км-т Хээрийн галт төмөр гарчээ. Уг төмөрт 200-га талбай өртсөн гэсэн мэдээлэл байна. За урьдчилсан байдлаар нүүдэл хийхдээ ухсан нүхэнд цогтой үнс асгаж орхисноос гарсан гэх мэдээлэл байгаа юм. За мөн одоо өчтөрийн буюу 3 сарын 9-ний өдрийн 12 цагийн орчим Баян сумын Сүмбэр баг Хуу гэдэг газарт одоо Баян сумын төвөөс хойд зүгт 25 км Хээрийн төмөр гарсан. За уг гал төмөрт бол үндсэндээ Хинтээ, Дорн, Сүхбаатар аймгийн онцгой байдлын газруудын нийт 42 ажилтны албаагч 5 техник хэрэгсэлтэйгэр. За мөн одоо Баян сум, Норовлон, Доронт аймгийн Хүлүүнбөр сумын мэрэгжлийн ангийн болон нийт орон нутгийн 209 хүн 26 техник хэрэгсэлтэйгэр. За ингээд орон нутгийн байгууллагууд болон мэрэгжлийн ангийн бүрэлдэхүүн болон онцгой байдлын газар хэлцээс харахад нийт дээрх гал төмөрт 251 хүн хүчтэйгээр 31 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж шөнийн 2 цагт одоо төмрийг цурамд оруулсан. За сая одоо үндсэндээ тэнд ажиллаж байгаа манай албаагч цумаа цойроод төмөр ирэл ямар ч гэсэн төмрийн голоос гал алдах нөхцөл байдал үүсэхгүй бүрэн унтарсан гэх мэдээлэл өглөө. За өнөөдрийн байдлаар Хинтээ аймгийн хэмжээнд бол үндсэндээ бол Хинтээ аймгийн Дадал сум, Бачирээд сум, Баян сумдад бол 3 сумд 3 удаагийн ойрын гал төмөрөөр бүртгэгдээд ажиллаж байна. За үндсэндээ сүүлийн 5 жилийн одоо ойрын төмрийн гаргалтыг харахад бол 4 сарын эхний 10 хоногт гал төмөр гардаг байсан. За энэ жил бол үндсэндээ бол 3 сарын эхний 10 хоногт ингээд гараад эхэлчихлээ. Тэгэхээр үндсэндээ бол ойрын төмрийн эрсдэл одоо Тэрцмайн зүүн аймагуудын нутагт бол ойрын төмрийн эрсдэл өндөр байна. Хуурайчдын төвшөө зэрэгэл маш өндөр байна гэдгийг харуулж байна.